Монголын зохиолчдын хэвлэлийн шагнал яруу найрагч Анандын байгаль магчтайг ярилцахаар өнөөдрийн подкастыг эхлүүлж байна. Сайн байна уу байгалагч? Сайн байна уу? За бидний урилгыг бас хүлээн аваад өнөөдрийн Хормос тэнгэр подкастын хаймарт маань хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээ хоёулаа яриагаа сайхан дурсамжтай, нандин, бага насныхаа талаар хэлсэн дээр. За бага нас бол хөдөөл би өсөж торнож хөдөөл бага насаа өнгөрөөсөн. Ерөөсөө л хөдөөний хөвгөлтэй. Бага насаа дурсахаар бүрөөсөө хорон бүхэн л мэдээж нандин тэр бол их гэгээн ертөнцөө. Одооний хүүхдүүд бол нэг тийм байгальтайгаа илүү ойрхон биш болсон юм шиг санагддаг. Бидний хувьд бол их ойрхон байсан. Чулуу шороогоо жинхэнэ имэрч өссөн. Одоо чулуугаар гэр барина, тоглоно. Тэгэл одоо цас бороонд одоо нүцгэн явна. Одоо жишээлх юм бол бороо орох чинь бол бороон дундуур бид нар нүцгэл гүйжидэг. За тэгэл тэр байгалийнхаа бүх амьтдтай их ойрхон одоо хонөнгөргүүл одоо шоргоолж гэл ингээ янз бүрийн амьтангуудыг бас их сонирхдаг. Бороо шорооноос бас тэдрийг хамгаалдаг гэх мэтий их л ойрхон өсөжсэн. Тэгэл одоо солонг татах борооны дараа энэ байгаль дэлхий гой болох хэдрийг бол их багасаа ингэж мэдэрч өссөн. Тэр мэдрэмжлэр нь таныг шүлэгчл тийм ээ яруу найрагт ойрхон байх сэтлийг өгсөн байх. Гэхдээ тэгээд тэр мэдрэмжийг бүх хүн л авч ирсэн байх. Яг зүгээр яруу найраг бичих сэтэл гэдэг бол хүн бүхэн бичдэггүй. Гэхдээ магадгүй зүгээр хувь заяаны тэр өгөгдөл байх л гэж боддоо шүү дээ. Авьяас өгөгдөл гэж хэлдэг тийм ээ. За хоёулаа анхны номынхаа тухай бас ярилцах хэрэгтэй. Миний хамгийн анхны ном бол Эргэсийн салхи гэж ном гарч ирсэн. Тэгээд энэ номыг гаргахад бол бас их хугацаа өнгөрсөн шүлэг хүчээд их олон жил усны дараа энэ номоо гаргаж ирсэн. Тэгээд энэ номыг гаргах гал ингээл эхлээл сэтэл одоо яаж гарах вэ гэж ярилцчихсэн хүмүүс маань бол бас одоо тахилж алтан гэрлэх тэр би очиод бас зөвлөгөө авч ирсэн. Энэ номоо ингээд гаргамаар байдаг. Яаж гарах вэ гэл. Тэгээд ер нь энэ миний анхны тэр Эргэсийн салхи номыг бол улсын их хурлын гишүүн байсан. Одон чимтгай ивент гэж гаргаж ирсэн. Тэгээд энэ оюутан багтаа бол биччихсэн бол шүлгүүдийн нэгтгэн ташилбар өгшөд барьж очиод тэгээд ташилбар өгш шүлгүүдийг маань үзэж нэгтлээд одоо дипломын ажил хийх хэмжээний одоо шүлэгтэй байсан та. Тэгээд тэрнийг дипломын ажил хамгаалахад ташилбар өгш өмтгөлийн нэгэн бурхны ариун өглөг өгсөн мэсгөө гэж нэртэйгэр дипломын ажлыг бол бас удирдах өгчээсэн. Тэгээд тэрэнд байсан шүлгүүдийнхээ бас дахин ингэж нөгөө цэгцлээж шилээд дээрэс нь нэмсэн шүлгүүд нэмээд ингээд цэрэнд ойж агшдаар барьж очиод ингээл ер нь олон хүний дэмжлэгтэйгээр л анхныхаа номыг боож ирсэн. Би өмнө сонсч байсан л да. Би энэ номыг хэвлүүлнэ гэсэн сэтлгөө хүн болгоны тэр үгээр сайхан гэж явж исэн. Тэгээд тэнд донд хөгжилтэй юмнууд болж исэн. Тэрийг ярил одоо бүр нандинлах. Гэхдээ тэр Эргэсийн салхи номоо бол боохол ерөөсөө ингээд ном хэвлүүлнэ л гэж бододсон. Яг тэгэл яг хэвлүүлэх гэж чинь бас зардал мөнгө байхгүй. Тэгэл өмтгөлийн хинээр өчөөлөх үү гэдэг бас яриа хөрөө гараа. Тэгээд өмнө нь бол мэдээж дипломын ажил хамгаалуулахыг бичсэн ташаалбар шүү байсан. Тэр үгээрээ ингээд гаргачих гэхээр бас нэг сүүлд нь нэлээд олон шүлэг бичсэн. Тэгээ энд маань цэрэнд орж агшин гар бие оролцож зөвлөгөө их орсон болохоор ерөөсөө цэрэнд орж агш дээр л очиж энэ өмтгөлөө бичүүлэндэ гэж бодоо явж исэн чинь хатан жимдгад харалтаа за номоо гаргах болоогүй байна уу гэхгүй болж байгаа гэсэн чинь за ахын тэгвэл өмтгөлийн бичээд өгчий. Тэгээ яг бас хэвлүүлэх дээр нь би бас нэг туслая гэд хэлсэн. Тэгэн гут нь би номныхоо өмтгөлийг одоо танаар бичүүлэхгүй. Цэрэнд орж агшаар би номныхоо өмтгөлийг бичүүлнэ гэд. Тэгээд за тэгвэл яах вэ гэд хоёлаа нэг шүлгээ уншээ би биэндээ шүлгээ уншиж өгье гэдэг гişүн биш юм аа. Тэгээд ажиллаар ирсэнс. Тэгээд одон чимтгай надад нэг 2 шүлэг уншиж өгсөн. Тэгээд одон чимтгай ягаад ч энэ нэг хошин шог зүйлүүд нь надад илүү тэгээд дээрээс нь хүүхдийн зохиолууд нь илүү юм шиг санагддаг байсан л та. Тэгээ нэг 2 шүлэг уншиж өгөө. За миний энэ 2 шүлэг ямар байна гэсэн чинь би
За нэг онц биш юм байна гэдэлсэн. Тэгээд нэг санаа зовсон ч юмгүй яг нэг тухайн үед би үннээ л хэлжсэн болохоор нэг санаа зовоочгүй. Тэгсэн чи яа тийм үү гэд тэгсгээл тэр яриа хөр өнгөрсөн. Тэгээд дараагаар нь цэрэн дэрж өгчдөр очиод ийм боллоо. Тэгээ харин миний номыг ингээд өмтгөлийн бичнээр гаргаад өгнө гэж юм. Тэгээ би танаар би өмтгөлөө бичүүлэхгүй зээ явахшаар бичүүлнэ. Манай багш гэлчлээ гэсэн чи бас намайг загнаад чи яасан цаг үеийн мэдэрдэггүй тийм хүн битээ одоо зах зээлийн хүн хизээ юм байсан ингээд бахан зэм хүртээд хүн хэвлүүлээ гэж яхаа тэрэ шүүрч авахгүй юм те. Тийм тэгээ ерөөсөө нөгөө нэг өөрийнхөө л тэр бодолд айгүй үнэнч түнэшэр нөгөө хичнээн ингээ гаргана гэж хүсэж ирсэн чи нөгөө өөрийнхөө тэр бодолд л үнэнчсэн юм шиг байгаа. Тэгээл бас загнуулал тэгэл тэрнээс хойш нэх удаан хугацаа өнгөрөөгөөсөн чинь одон жигдгаа дахиж ярьснаа. За ерөөсөө би чиний номыг чинь хэвлүүлээд өгье. Одоо надаас өөр чиний номыг хэвлүүлж өгдөө. Наад материалаа зөвлүүлээд явуул гэт. Тэгтний би аль хэдий нөгөө нэг цэг явагчдаар очиод өмтгөлөө бичүүлсэн. Тэгээл тэр өмтгөлтэйгээ хамт явуулсан. Тэгээл хэвлүүлчихсэн. Тэгээл яхав дараагаар нэг хөгжөөн болоод ярьсан чинь энэ аягүй сонио шүү. Яах вэ нэг яриун наригч хүний л нэг тийм нэг итгээд зам байна л да энийг сонио хөөхт гэлдэгчсэн. Сайхан дурсамж байна. Хоёлаа нэгэнд багшийн тухай ярьсных бас энэ подкастыг сонсож байгаа хүмүүст та энэ яруу наригтай ингэж гүн дурлуулсан багшийн тухай бас сайхан дурсамж хаваалцаж. Анхныхаа шүлгийг ер нь шүлэг бичээл шүлэг болж гин үгүй юу гэж ингээд барьж ичижсэн. Анхны багш маань бол яалтаггүй цэрэн дурж өгшөөдгийг. Тэгээд бид нарт их урам өгдөг бас их зэм хүртээдэг. Тэгээл ерөөсө өдөр шөнийн зүүд маань ерөөсө сайн шүлэг бичгээс нөгөө багштай тоогдох юмсан гэдэг. Тэгээд бас тухайн үед бол 90-ад онд чинь ерөөсө яг тэр яруу найргаар дагуулгаалсан үе байсан. Тэгээд их олон сайн шүлэгтэй залуучууд гарч ирж байсан. Тэгэл тэдний шүлгийг бас их уншина. Анх ингээ яа чи нэг шүлэг бичиж эхэллээ ингээд байхдаа нэг ингээ болцсон юм шиг нэг гой шүлэг болцсон юм шиг санагдал. Тэгээл багштай бариад очихоор л юм хэлдэг. Аюу тухайн үед бол нөгөө бүүнөрөө цуглаж суучаад нэгнийхээ шүлгэн дээр аюу ярилцдаг, шүүмжилдэг. Тийг тусам дараагийн 7 хоногт бүр илүү гоё шүлэг бичнэ гэж нөгөө өөртөө даалгавар өгч ингэж цугладаг. Тэр 90-ад оны үеийн тэр цагийн хатуу одоо лангуун дээр ерөөсө сахар давс хоёроос өөр юм байхгүйсэн тэр цаг үед бол шүлгээр өвчлөлцөн. Тэр шүлгээл бодож явдгаас одоо ингээ эргээ санахад бол бид нар цуглаал юм яриа сууж явахдаа нөгөө амьдрал болохгүй юм хөрөлцөхгүй орон гэртээ идэх уух юмгүй байгаа тухай ерөөсөө хоорондоо ярьж байгаагүй. Тэр тухай ерөөсөө тэр шаналж байгаагүй юм шиг санагддээ шүү дээ. Хоёлаа багшийн тухай нэгэнт одоо ийм сайхан сэдвийг ярьсных. Энэ хоёрт бас шүлгээс уншсан дээр байна. За нэг орчлон гэж нэг богино шүлэг байна. Тэгээд нэг орчлон гэж зөөдөл өгөө нэлийгаан цэцэг дэвсэж зүүргүй номын гэгэнд жаргаж нэгэн суурна. Зүгийн алтан ганжирт зүм бэлгэн зүгээд зөөлөн эзэнд тайтгарна. Бумбалсан аршааны шимээр ертөнцийг тэтгэн буман дагнсын өрөөлөөр хаадыг нь мэхийлгэн цовгсдын цуваг нарны утсаар гинжилж зол баярын өдрөө хөтлөн залбирлын үнд ниссэн цагаан шувуу замлин гарагдан далавчаан цусдал жиргэн ай хөөрхий орчлон гэж аргадад сэрэх зүйтэл юм да. За баярлалаа. Хормос тэнгэрийн одоо утга зохиолын үйл ажиллагаа за тэр дундаа яруу найрагч хөвгүүдийг зохион байгуулахад бол Хормос тэнгэрийн ганц охины хувьд бол бас олон жил тэр эмэгтэй хүний ухаанаар зөөлүүлж зохион байгуулж ирсэн байгаа. Тэгэхээр эрчүүдтэй ялангуяа яруу найрагч эрчүүдтэй нөхөрлөхөд ер нь ямар үгэд юм бэ? Энэ амьдралын цаг хугацаанаас одоо ингээ харахад. Гэхдээ ер нь тэгээд одоо эргээд санахад бид нар л нэг тэгж одоо юу юм бэ? Би нэг энэ эрэгтэй энэ эмэгтэй гэхээсээ илүү нөгөө нэг яруу найрагч гэдэг одоо талаа их хаадаг. Тэгээд тэр шүлгээр л ерөөсөө хөглөгдөөл ингэж явдаг байсан юм шиг санагддгийг. Эрэгтэй эмэгтэй гэдэг тэр нөгөө үзэл тий.
тэр ерөөсөө тэр нэг орж ирдэггүй. Зөвхөн нэг сайхан тийм найз нөхөр ийм л хүмүүс явж ирсэн. Дээ ер нь 90-ад оныхан бол бүгдээрээ тийм ер нь 90-ад онд ч бас хүүхнүүд бас цөв өвдөр байсан их залуучууд байсан. Тэгээд одоо нэг эрх хүний нөхөрлөл гэдэг шиг л тийм л явдаг шин. Ер нь яруу найрагч эмэгтэй эрэгтэй нөхөрлөл ерөөсөө л эрчүүдийн нөхөрлөл шиг эсвэл охтуудын нөхөрлөл шиг л байдаг гэсэн үг юм байна шүү дээ. Тэгвэл бүр гоё дурсамжаасаа та бас их гоё дурсамж ярьдаг шүү дээ. Дурсамж олон байна. Тэгэл яруу найргийн олон сайхан үдшилтээг яруу найргийн урагдаан цэнгүү уншлага дээр бол олон удаа бид нар бас мөр зэрэгцэж ингэж явж исэн. Тэгээд яруу найрагчид суулсан тэр газар бол мэдээж хөгжөөн нөр дүүрэн бидэг. Хошин шог яриа хөгжөөн цэнгийн юм амар л дүүрэн байдгаа. Тэгээд энд бол яалтангүй бид нар дурсвал их олон хүнийг дурсах болно. Тэгэл манай Эрдэнэ очир одоо ингээл биднийг бүгднгийнх нь гол мөрийг төсөжсэн цэрэндэр жогш. За тэгээд Нодон Чимдүа гэл ер нь өнгөрсөн хүнээ бүгдийг дурсах юм бол ер нь маш олон хүн байна. Явлаа гэж чанга дийлээрээ эвийн хоёр хайр нандан гэл ер нь маш олон сайхан доонуудтай та. Тэгэд яруу найраг шүлэг сонирхтгоос илүү хүмүүс нөгөө дууг сонсож илүү их мэддэг тийм ээ. Тэгэхээр шүлэг бичих, дууны үг зохиох хоёр танд ер нь ямар ялгаатай юм бэ? Аль нь илүү танд хурдан буудаг вэ? Гэхдээ одоо нэг дуутай олчих гэж би нэг зордгойсэн шүү дээ. Одоо жишээлбэл сансан шүү чамаагаа чинь зүгээр л нэг тийм шүлэг байсан. Яг хуу тийм химнэлтэй л байсан юм лээ. Аянд их ойрхон химнэлтэй. Ингээ хонгор зүл сонин дээр нийтлэгдээл ингээл цаашаа хөгжмийн зохиолчтой очиод ингээд дуу болцсон байсан. Явлаа гэж чангуудгийг хэлээрээч гэсэн бол би яг энэ дуу болгол гэж бол зорж бичээгүй шүлэг байсан. Тэгээд шүлэг нь өөрөө бас дуу болсон. Хайр нандинг бол бас яг дууны үг гэж бодоод харин бичсэн байсан. Тэгээд бас нэлээд олон жилийн дараа бас ингээд дуу болсон. Ер нь бол яг дууны шүлэг гэдэг бол бас нөгөө аяндаа ойрхон тийм их задгаа биш жоохон юм химнэлтэй л байдаг юм уу гэж боддгийн. Тэгээд тэр химнэлтэй бичигдсэн зарим шүлгүүд өөрөө ингээд дуу болж гарч ирсэн юм шиг санагдтыг. Түүнээшээр за би дуутай болох хэвээр би олон дуутай болно, дэдэн дуутай болно ч гэдэг юм уу. Ингэж их зорж байгаагүй. Тэгээд шүлгийн дотроос л ихэнх нь өөрсдөө дуу болсон. Таныг маш зөөлөн дандаа харагдаж өчдөг гэж тийм комент сэтгэлдлүүд байдаг. Юу таныг шүлэг бичгээд хүргэдэг юм бэ? Гэхдээ ерөөсөө л тэгээд орчлонд ирээл үзэж харж байгаа бүхэн тэгэл жаргал зовлон уйтгар гуниг ингээ энэ бүхэн чинь л шүлэг өчгөө өгдөл болол орж ирдэг штеп. Ер нь бол тэгээд би нэг бас л одоо ширэн бичиж хатуу бичиж зөөлөн бичиж гэхгүйгээр одоо надад орж ирж байгаа тэр мэдрэмжээ одоо үгээр хэлэхэд л тэр ийм шүлэг болоод тэрний хүмүүс одоо юу гэж дүгнэдэг юм байгаа. Тэрүүгээр л дүгнэдэг байна. Дахиад нэг шүлэг дуудаж өгөөч та. За энэ нэг үзэн ядахгүй гэдэг нэг шүлэг байна. Энэ яг би нэг унших гэдэг юм хэрэг сүүлийн үед хүмүүс бол бас тийм нэг үзэл бодол үлд харах тийм юмнаас бас нэгээ үзэн яддаг ч юм уу тий. Иймэрхүү байдал нэлээ анзаарагтаад байт юм аа. Тэгээд тэр тухай ерөнхийдөө зүгээр бодож байгаа л нэг юм орж ирж байсан юм. Хин нэгнийг би үзэн ядаж хизээд чадандаа гэж бодож тавилан заяаныхан гэрэлд сүүдэр тусгаж таашгүй орчлонд чөдөр зангидаж байсангүй атгаг санаатан бүхэнд бурхны гэгээ хүрч амар амгалангийн агаарт жарган суугаасэ гинжлэн тарчилсан хүлээснээсэн би сэтгэлэн чөлөөлөж гиншин буй орчлон суллаж амьтан туслаасэ хэн нэгнийг үзэн ядаж хээрийн замд нь хавхуулж хизээд болцоогүй үйлийн харгыг онцруулж байсангүй 100 жилээр сүнсэн амарч зуурд бүхний зовлон гэтэлж зурлах дудмын алтан сударт нь нараг хийгээсэ буруутан бүхнийг өршөөж нэгүсэг гэхээр бурхан тарин би залбирч сүсгэлтгээ. Түрүүн бас та ярьсан 90-ад оны яруу найраг бидэд дуурч суухдаа зөвхөн яруу найраг л асуудал байсан юм шиг тийм ээ. Яруу найргийн төлөө л ингэж нөхөрлж найзалж энэ юм ярьдаг байсан гэж. Тэгэхээр тэр үеийн яруу найраг одоо үеийн яруу найраг танд юу ямар ялгаатай санагдаж байна?
тий, ер нь бол ингээд тухайн үеийн цаг үеийн захиалагч гэдэг юм уу бас тийм юм байдаг юм шиг санагдтiin. Тэгэхээр магадгүй тэр 90-ад оны тэр их хүнд хэцүү тэр үеэр чинь ингээд нэг хэсэг залуучууд ингээд цалгаад ингээд яруу найраг бичээд ингээд гарч ирсэн. Одоо 90-ад оны яруу найргийг одоо эргээд харахад бол үнэхээр сайн шүлгүүд тэнд төрсөн байдаг шүү дээ. Үнэхээр бүр нэг үе гарч ирсэн байдаг. Тэгэхээр магадгүй зүгээр тийм тухайн нийгмийг ухааруулах, гэрүүлэх, зөөлөх одоо тийм нэгэн тавлгаа гарч ирсэн байж магадгүй гэж боддог. Тэгээд тэр үүргийг авсан болоод ч магадгүй 90-ад оныхан бас тэр шүлэгтээ автаж өөрлөж тухайн цаг үеэ их гэгэнэр харж одоо 90-ад оны шүлгийг хараад байхад цаг нь айхтар хатуу байсан тий. Миний түрүүний хэлдгээр одоо айлдраад очиод нэг 5-4 идэ засаад өгдөг айл ер нь ховрол байлаа шүү дээ. Тэгээ ийм үед болвол нэг тийм сайхан ухаарлын гэгээ шүлгнүүд л тавлгаасан байдгаас хараал өрөөлийн ч юм уу цаг үеийн одоо зөвхсөн ч юм уу тийм шүлэг бол тэр үед ерөөсө төрж байгаагүй байхгүй. Тэгэхээр энэ бол магадгүй нөгөө цаанаасаа өгсөн тийм цагаан одоо зөвлөх тийм нэг их шиг үеийн тийм долгио явсан байж магадгүй гэж би боддгийг. Амар гоё хэллээ та. Яруу найраг ер нь ямар байх ёстой, яаж цаашнаа үлдэх ёстой. Манай хормос тэнгэр төвдөр ч гэсэн бодоод үзэхэд энэ шүлэг яруу найргийн холбоо нэгдэл яаж цаашаа үлдэх ёстой цаашнаа. Гэхдээ тэгээд яруу найргийг бол яг ийм байх ёстой, тийм байх ёстой гэж бол болохгүй байх гэж бодож байна. Ягаад гэвэл бас цаг өөр өдөг одоо шинээр төрж байгаа хүн ч гэсэн тухайн цаг үеийнхээ захиалгаар л ирж байгаа. Тэгэхээр нөгөө одоо ингээл эргээд бодоод тахад нөгөө шинэ үеийнхэн тэр шинэ хүмүүсийг хуучин хүмүүс нэг их сайн ойлгодгүй шүү дээ. Бидний хүүхд тахтал өвгцүүд энэ одооны хүүхдүүд нэг сонирн болцсон гэж ярьдаг л байсан. Нөгөө одооны хүүхдүүд чинь шинжлэх гэж ярьдаг байсан гэдэг шиг тий. Тэгэл одоо магадгүй бид нар ч гэсэн ингээл нэг одоо бүр багцуулыг харахаар бас л нэг сонирн юм шиг энэ нэг өөр хүмүүс юм шиг санагддаг. Тэгэхээр энэ бол зүгээр л одоо цагтаа ирж байгаа л тэр ирэх ёстой л тийм л одоо хүмүүс тийм л үзэгдлүүд гэх тийм болохоор одоо бас яруу найраг бол тэр цаг үеийн дагаал явах. Гэхдээ зүгээр Монгол гэдэг нэг тийм өвөрмөц өөрийнхөө ах уу соёл тийм юмэг бол бас Монголын яруу найраг бол зайлшгүй өөртөө хадгалж хамгаалж үлдснээрээ одоо Монголын яруу найраг гэдэг нь тэндээ тогтож үлдэх болов. Тэргүүд дэлхийн нөгөө даяаршил явагдаж байна. Янз бүрийн одоо үл ойлгох тийм урсгал чиглэлүүд бас гарч ирж байна. Энэ бол угаасаа бусад дэлхийн гарч байгаа л тэр үзэгдлүүтэй ижилсэд гараа явчихна. Тийм учраас одоо ингээд өгүүлгийн ном өргөлсөн үгийг ингээд уншиж яхад ч гэсэн ер нь жоохон тийм Монгол ахуйгаан төссөн тэр ахуйг аягүй сайхан илтгээд гаргачихсан зүйлүүд бол байх л ёстой гэж боддог. Нэг бол нэг хоцрогдсон юм гэж хайж болохгүй байна. Саний асуулт дээр бас нэмээд орчин үеийн одоо үеийн залууст хэлэх үг байж магадгүй. За дээрэс нь ярилцлагын бас төсвөлийн сургамж дүгийг танд үлдээ гэж бодож байна. За нэг сургамж захиасан гэсээр явах тий. Ер нь тэгэл одоо шүлгвч байгаа хүмүүс бол жоохон уушгил хэрэгтэй байх. Бид нарыг бол одоо цэрэн дээр жигш анх шүлгвчэд орж ирэхэд ном унш, сайн унш гэж хэлдэг. Тэгээд одоо нөгөө цээ орчин бол эвч хүн байсан. Тэгээ нөгөө эмийн жор бичээл одоо ирж байгаа хүмүүсийг үзэл ингээл гаргаж хахад бид нар бол тэр хэдэн ингээл уяатай юм шиг сууж идэг. Тэг яг тэрнтэйгээ ижилхэн ингээл нэг дөрвөлжин цаасан дээр бид нарт яг эмийн жор шиг за тэр зохиолчийн ийм номыг энэ зохиолчийн ийм номыг дараа 7 хоногт уншаад ирээрээ бичиж өгдөг гэсэн баггүй юу. Тэгэхээр тэр бол аюул чухал. Одоо магадгүй зүгээр тухайн хүний нөгөө нэг илэрч байгаа тэр шүлэг өөрөөс нь гарч байгаа тэр ая дангийг нь харж агаад тохируулаад ч юм уу илүү ойрхоны ч юм уу эсвэл за нэг жоохон ийм дутагдaltaй тэгвэл энэ зохиолчийн мөр шатнаас ийм нэг мэдрээсэй гэж боддог ч юм уу тиймэрхүү анализ хийж тэр эмийн жоромт тэр номнуудыг бичиж өгдөг гэсэн байж магадгүй гэж боддог. Тэгэхээр одоо ер нь ном сайн унших хэрэгтэй. Мэдээж одоо бол ерөөсөө барцгүйгээр их ном сансан бүх мөнгөтэй бүх өнөдөр номоо гаргачихж байна л да. Тэгэхээр мэргэжлийн хүмүүсийг түшиглээд ер нь жоохон тийм өгөөчтэй номнуудаа өөрөө бодож зэгнэж
Эсвэл одоо хүмүүсээс зөвлөгөө авч ингэж уншиж л байсан дээр л дээ. Ерөөсө Яруу найргийн жорыг бичиж өгдөг гэсэн мэт та бүхэндээ яг өөрөөс тааруулаад. Тийм ерөөсөө Яруу найргийн жорыг л бичиж өгдөг гэсэн юм номнуудыг энэ зохиолч юм одоо жишээлбэл даш холбрын гол ус намын хорсныг за Данзангийн намсрын сэтгэлийн байгалыг уншаарай гэх мэт ингээл хэлж өгдөг гэсэн. За өнөөдөр маань урилгыг хүлээн авч ирсэн байгалагчтай маш их баярлалаа. За баярлалаа.